Тослог болон хуурай арьстай охид бүсгүйчүүдтэй суурь бодолтын бүтээгдэхүүнийг сонгоход илүү төхөн байх болов уу гэж одоо та бүхэндээ энэхүү бичлэгийг хүргэж байна. Хуурай арьсан донд чигшүүлэгчтэй арьсны өнгө сэргээгчтэй праймер, харин тослог арьсан тослог тэнцвэржүүлэгчтэй нөхцөлтэй эсрэг праймерыг зөвлөж байна. Кремний хувьд гэвэл хуурай арьсанд хамгийн тохиромжтой крем бол маш шингэн хэрнээ өөд аралт өндөртэй хамгийн гол нь энэхүү чигшүүлэгчтэй кремийг зөвлөж байна. Гой крем багаад одоо харин тослог арьсандаа хагас майд бүтцтэй мэдээж өөд аралтын түвшин бас өндөр энэхүү гой кремийг зөвлөж байна. За энэхүү харьцуултаас харах юм бол тослог арьсанд хүрсэн хагас майд крем өөд аралт өндөрч гэсэн хуурай арьсанд хүрсэн крем ч гэсэн дүүцгэц хэмжээний өөд аралттай байгаа. За повдорны хувьд гэвэл хуурай арьсандаа шахмал повдор хэрэглэж өгсөн. Шахмал бодогт төгжигч нь бутгийг сайн төгжтэй хэрнээ илүү нэмгэн түрхэгддэг учраас хуурай арьсанд илүү зөвлөж байна. За мэдээж тослог арьстай хүүхдүүд маань өдрийн турш будгаа төгчөж тослогоо барьж өгөхийн тулд нутаг бодог төгжигчийг хэрэглэж өгнө. Харин холимог арьстай хүүхдүүд маань эдгээр бүтээгдэхүүн бүгдээрээ таарах учраас өөрийнхөө арьсны онцлог тохируулаад будгаа сонгоорой. Хэрэглэсэн бүх будгууд маань Beauty Me брендийн будгуудаа та бүхэн сайтаас шууд захиалгахыг боломжтой байгаа шүү. Хагарч холцруулаагүй ийм гоё суурь бодолт хийх хүсвэл Beauty Me-г сонгоорой.